Ер нь би бас өөрөө цагтаа нэг сэтгүүлч нөхөрт бас гүтгүүлээд хэлмэгдчихэж явсан хүн л дээ. 10 жилийн өмнө л дөө. Тэгээд яг тухайн үедээ нөгөө хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвчлөө хэвлэл мэдээллийн зөвлөл үлээ тэрэнд нь хандаад бас нэлээ тэднийх нь бас нэлээ сүрхий хариуцлага тооцоод тэр хүн чинь надаас сүүлдээ уучлал гуйгаад юм хумал болж ирсэн. Зүгээр яг цаашдаа ингээд хэвлэл мэдээлэл ч одоо 4 дахь засаглал гэдэг. Тэг ингээд шууд эрүүгийн хуулиар явах нь хэр зохимжтой болоо. Яг ингээд хэвлэл мэдээллийнх нь худал мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллага юм уу редакц нь байх юм бол өөрсдөө хариуцлага хүлээдэг. За хувь сэтгүүлч байх юм бол тэр дотоод зохицуул тэр хэвлэл мэдээллийн зөвлөлд нь хандаад эсвэл иргэний хуулиар ч юм уу ингээд явчих болдгоо юм уу? Ер нь сэтгүүлчдийн эрүүгийн хуулиар хандхаасаа илүү өөрийнх нь тэр дотоод зохицуулт хэвлэл мэдээллийн байгууллагч одоо сэтгүүлчдийн холбоо зөвлөл мүүлгэд байдаг үстэй чинь дотоод бас нэг тийм аудит хяналт За гүйцэтгэд яч хоо. За болчихно. За тэгвэл даваагийн дамжны цогтбат хэрэг шүү. За Ганбаатар хэрэг шүү. Тэгээд ингээд сэтгүүлчдийн эрүүгийн хуулиар хандхаасаа илүүтэй ингээд өөрийнхөө тэр дотоод механизмыгаа сайн ажилуулдаг байвал энэ хэвлэл мэдээллийн хараат бус байдал чинь арай хангагдах юм биш үү? Хэрвээ энийг ингээд эрүүгийн хууль руу ингээд оруулаад явчих юм бол энэ нэг манай улс ч гэсэн хэвлэл мэдээллийн эрхчлөөгөөр олон байр ухраад байгаа ч юм үүнтэй холбоотой юм биш үү гэсэн ийм саналыг хэлэх байна. За баярлалаа. Хариулах уу? За Тэмүүжиг гэж хариулъя. Ажлын хэсгээр бас энэ тухай нэлээд дэлгэрэнгүй яригдсан. 1992 оны үндсэн хуулиар Монгол улсад өөрөө удирдах ёс гэж өөрийн одоо засаглал өөрийн зохион байгуулалтын зарчмыг бол хуульчилсан. За энэ өөрөө удирдах ёсны байгууллагууд нутгийн удирдлагын хэлбэр дээр байж болно. Төрийн бус байгууллагууд өөрөө удирдах зохион байгуулалтыг хийж байгаа. Иргэний нийгмийн институтууд өөрөө удирдах зохион байгуулалтыг хийж байгаа. Дээр нь арчилсан чөлөөт улсад бас нэг маш чухал нэг ойлголт байдаг бол энэ өөрийн зохицуулалт гэдэг нэг ойлголт байдаг. Заавал бүх харилцаа төрийн зохицуулалттай байх албагүй. Энэ өөрийн зохицуулалт гэдгийг одоо ярьдаг хамгийн одоо жишг болсон 4-5 салбар байдаг. Хуульчдын одоо өөрийн зохицуулалт байна. Сэтгүүлчдийн өөрийн зохицуулалт байна. Багш, эмч нарын өөрийн зохицуулалт байна. Тэгээд энэ сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтыг заавал төрийн зохицуулалтгүйгээр асуудлаа шийдэх чадвартай байх тухай яриаг бол бид бол ярилцсан. Сэтгүүлчид мэргэжлийн өөрийн зохицуулалт